За сайн байцгаана уу хүндэт үзэгчтэй. Өнөөдөр бид Монгол Robotics төслийн хүрээнд Arduino хэмээх жижигхэн микроконтроллерыг та бүхэнд танилцуулж байна. За энэ нь бол маш жижигхэн хэмжээтэй бөгөөд ерөнхийдөө бол банкны картын хэмжээтэй микроконтроллер гэж ярьдаг. Банкны картаа ингээ харьцуулаад үзэхэд бол банкны карттай ойролцоо юм карта ийм жижигхэн яг том жишгээр адилхан гэсэн үг. За энийг одоо нээж үзцгээе. За энэ байна. Arduino Focus. За дээр байгаа хэсэг нь бол дигитал оролт гаралтууд байна. Доор нь бол аналог гэж энд байна. Аналог оролтууд гаралтууд байна. Дээгүүр нь дигитал оролтууд гаралтууд байна. Энд бол power оролт гаралтууд байна. За энд бол USB оролт гэж бас байгаа. USB. Өнөөдөр бол хүчтэй болон програмчлалаа холбож өгнө гэсэн үг. За энд бас вольт хүчлээ холбож өгнө. За одоо энүүгээр маш амархан нэгэн туршилт хийж үзье. За туршилтаа эхэлцгээе. За энд юу шаардлагатай гэхээр мэдээж USB кабел хэрэгтэй. USB кабел бол энэ USB-ний оролт дээр ингээд оруулаад залгачна. За нөгөө талд нь бол мэдээж компьютер руугаа холбочих хэрэгтэй. Компьютерийнхаа USB оролт руу. За компьютерийн USB оролт руу залгангууд энэ залгацсан гэсэн ногоон гэрэл гарч байна. Гэхдээ энэ видеон дээр нэг сайн ногоон гэж харагдах байна. Гэхдээ ногоон гэрэл асж байгаа. За одоо энүүгээр хамгийн анхныхаа төслийг хийж үзүүлье. За та бүхэнд Монгол Robotics.com гэсэн вебсайтыг танилцуулъя. Энэ дээр Arduino болон Raspberry Pi-тай холбоотой бүхэл мэдээллүүд гарч ирэх болно. Эндээс та бүхэн тэдгээр төхөөрөмж, тэднэртэй холбоотой төхөөрөмжүүд, роботууд болон бусад электроник эдэнгийг бас худалдаж авч болно. За тэгэхээр хамгийн эхний эксперимент бол энэ блог хэсэгт байгаа. За блог хэсэгт ороод за Arduino-гийн хамгийн эхний экспериментийн талаар бичснээр хэдүүлээ юмаа хийж үзье. За энэ төслийн хүрээнд юу хийх гэж байна гэхээр ерөнхийдөө хамгийн амархан буюу энэ LED диодыг асч унтраах тийм програмчлалыг электроникийн хавтан дээр хийж үзүүлэх гэж байна. За энийг бол breadboard гэдэг. Breadboard. Энэ дээр бол амархан байдлаар юмнуудыг электроникийн одоо компонентуудыг угсарч тийм бүтээгдэхүүнээ туршиж үзэхэд амархан байдаг юм аа. Тэгэхээр breadboard нэг хүн болгоо. За электроник сонирхч хүмүүс бол мэднэ баг. За тэгэхээр breadboard дээр юу хийх вэ гэхээр бид нөгөө диод гэж байгаа улаантай. Энэ улаан диод. Диод гэхээр диодонд юу гэдэг вэ гэхээр энэ бол асч унтрахын тулд энийг хийж байгаа. За энэ бол диод ч одоо хоёр хөлтэй. Уртаа богино. Урт хөл нь бол анод. Богино хөл нь бол катод. Энийг бас ингээд харж болно. Урт хөл нь анод, богино хөл нь катод. За энэ диодоос гадна бас энэ эсэргүүцэл хэрэгтэй. Жижигхэн эсэргүүцэл байна. Энэ одоо фокус гуйраад байна. Энэ бол одоо 220 ohм эсэргүүцлэгч байгаа. Диодыг бол шууд хүчтэй 5 вольт эднэрт холбож болохгүй. Диод ч өөрөө нэг диод өөрөө 3.1 хэдэн вольт ажилладаг учраас түүний диодод хүчлээ орохоос өмнө тэрийг сулруулж 3.1 хэдэн вольт болохын тулд энэ 220 ohм эсэргүүцлийг төрүүлж хийж өгч байна.
За одоо ингээд эсэргүүцлээ нөгөө breadboard дээр холбоё. За ингээд холбочлоо. Одоо нөгөө диодынхоо урт хөл буюу анодыг энэ эсэргүүцлийнхээ үзүүртэй холбож өгье. Урт хөл нь энд байна. Богино хөл нь энд байна. За энд нэг юм хэлэхэд энэ бүхэл энэ эгнээ бол тэр чигээрээ бүгдээрээ хоорондоо холбостой байгаа. Тэгэхээр энийг энд холбосон нь бол энэ бүхэл эгнээ бол хоорондоо холбостой байгаа. Энэ эгнээ. Энэ ямар швах. За энд нэг юм хэлэхэд энэ эгнээнүүд хоорондоо холбостой байгаа. Эгнээнүүд тэгэхээр одоо дээшээ явж байгаа энэ эгнээнүүд. Энэ эгнээнүүд бүгд холбостой байгаа. Тэгэхээр энэ хоёрын энд энэ диодын анодыг холбосон нь бол энэ нэг эгнээн дээр холбогдож байна гэсэн үг ээ. За тэгээ одоо энэ бүхнийг Arduino-тай холбоно. Arduino-тай яаж холбох вэ гэхээр Arduino-тай бол эдгээртэй нийлж холбоно. За улаан нь бол энийг бол энэ хөлийг анодтай хөлийг 13 номертой нөхрөө холбоно. За энэ байна. Нөгөө катодтай хөлийн ground буюу газартай холбоно. Газар ground. За ингээ асч унтарч байна. Энэ яг шууд асаад унтарчих бай гэхээр энийг ингээ програмчлсан байгаа. Програмыг нь би танарт дараа нь үзүүлнэ. За бүгдээр анхны хийсэн бүтээл сонирхцгоо ёо ингээд хараад ахтасгоо гэдэг шүү юм хийчих.